төсөв болоод томоохон төслүүдийн хэрэгжилтийн явцад хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаа талаар ерөнхий хяналтын сонсол зохион байгуулах хүсэлтийг улсын хурлын дарга Бямт цогт танаа гээд ингээд 20 гишүүн гар үсэг зураад өнөөдөр бэлэн бодлоо. Одоо энийг өгнө. Монгол Улсын их хурлын гишүүний нэг үндсэн чиглэл нь бол хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах. Тэр дундаа төсвийн зарцуулалтан дээр хяналт тавих. Энэ бол үүрэг. Мэдээж хүмүүс төсөв аваад хариуцлага хүлээгээд ажил хийж ивэл сайн. Гэхдээ нэг санаа зовоосон зүйл байна. Тэр нь юу гэхээр нийслэл хотод эргэлж байгаа нийт мөнгөн дүн улсын төсвийн ойролцоогоор 3/1 болж байна. Улсын төсвийн ойролцоогоор 3/1 гэдэг бол хэрвээ ямар нэгэн шалтгаанаар одоо сайхан зорилготой сайн хүмүүс байгааг үгүйсэхгүй. Ямар нэгэн шалтгаанаар амжилтгүй болох тохиолдолд буцаад зээлийн иргэн төлөлт, зээлийн батлан даалт улсын төсөв дээр дарамт учруулна, эдийн засгийн хямрал руу хүргэж болзошгүй. Ийм боломжийг үгүйсэх аргагүй. Яагаад гэвэл улсын нийт төсвийн чинь 3/1 орчимтой тэнцвүүц хэмжээний мөнгө нийслэл бод эргэлж байгаа. Тийм болохоор үүнд санаа зовж байна. Үүнд санаа зовсон учраас Deep-Petition платформ дээр 13,895 хүн гар үсэг зураад нийслэлийн төсвийн зарлагад хяналт шалгалт хийе гэж зурсан байсан. Тэгээ сүүлийн үед бас нэлээд олон мэдээллүүд хийгдлээ. Нийтдээ энэ 24-өөс 26 онд нийслэлийн төсөв жил бүр 30% өссөн байна. 30 гаруй хувиар. 2026 оны төсвийн тодтоглоор нийт зардал нь 6.5 их найт төгрөг хүрэхээр төлөвлөгдсөн. За үүн дээрээс нөгөө том төслүүдийн хөрөнгө оруулалтын дүнг нэгдэх юм бол нийлбэр дүн бол улсын төсвийн 3/1 орчим болох нь. За тэгээд бид нар энийг янз бүрээр яриад л байгаа. Янз бүрийн мэдээлэлүүд хийгээд байгаа. Гэхдээ нэг юм тодорхой үр дүнд хүргэсэн, чиглэсэн акц үйлдэл хэрэгтэй байна. Энэ үйлдэлийн хүрээнд Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29-1 заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлж дүгнэх тэгээд хариуцсан байгууллага албан тушаалтны ажлыг шалгах юм чиг үүрэг байгаа. Энэ хүрээндээ хяналтын ерөнхий сонсгол зохион байгуулъя. Энийг бол яаралтай зохион байгуулъя. Тэгээд үнэхээр энэ яриад байгаа маргаануудыг нэг ил болгож бүгдээр ингэ нийтэд гаргаж тавьж хагаад дүгнэлт гаргая. Дүгнэлтийн үр дүнд нийслэлийн төсөв ингээд улсын төсвийн одоо том хувь болоод яваад байдаг. Цааш дээр нь яах ёстой юм? Төсвийн зарцуулалт нь зөв байна уу? Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр төсөв хэрэгжсэн байдал ямар байна? Бүгдээрийн дүгнэлт гарах боломжтой болно. Иймэрхүү зорилгоор одоо ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар гар үсэг зураад бэлэн болголоо. За зөвлөж болбол та авч өгч тамга газар чи. Би одоо тоогийн сайн харсангүй. 15 гишүүн гар үсэг зураад тэгээд ерөнхий хяналтын сонсголыг шууд хийх эрхцэн одоо юу та заалттай. Өөрөөр хэлбэл энэ дээр ямар нэгэн байдлаар чуулганаар хилцэхгүй, санд хураах юм байхгүй. Нөгөө тусгай хяналтын дэд хороо болохоор санд хураагаад унчаад энэ юм болоод байгаа шүү дээ. Тийм байхгүй 15 гишүүн гарын үсэг зурсан ерөнхий хяналтын сонсголыг улсын их хурлын тамгын газар зохион байгуулах үүрэгтэй хуулийн залд. Одоо миний бодлоор 20 гаруй гишүүн зурсан байна. Тэ ерөнхий одоо төсвийн зарцуулалт тэгээд томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт нь хууль тогтоомжид нийцж байгаа эсэх талаар нээлттэй мэдээлэл сонсож олон нийтийн телевизээр шууд дамжуулж ийм зорилгоор ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна. Баярлалаа.